За сайн байцгаана уу? Боловсролын инновац гэдэг ийм симпозиумыг өнөөдөр бид нэр зохион байгууллаа. За хамгийн анхны симпозиумаар бол бид нэр бизнесийн удирдлагын хөтөлбөрийг илүү ярилцаж ингэж явлаа. За энэ бол одоо шат дараалттай явах арга хэмжээ байгаа юм. 6 сард олон улсын эрдэмтдийн хурал дээр энэ бүх салбарын симпозиуд маань нэгдээд бүгд найрамд хятад ард улс болон Орсын холбооны улсын эрдэмтэд судлаач нартай хамтарсан ийм үр дүн хэлэлцэх, хамтын гэрээ хэлэлцээр судалгаа төсөл ажлууд болгож хувирах ийм зорилготой хийгдэж байгаа ажлаа. За одоо өнөөдөр бизнес удирдлагын хөтөлбөрөөр хийжээ. Дараагийнх нь бол одоо боловсрол, анагаах ухаан гэх мэтчлэн ингээд салбараар 6 сар хүртэл эрдэмтэд судлаач, багш, ажил олгогч нартайгаа салбарын асуудлуудын хүрээнд энэ хиймэл оюун ухааны технологи нэвтэрч орж ирсэн гадаад орчны маш их хурдцтай өөрчлөлтүүдийн энэ цаг үед Монгол улсын боловсролын салбар хэрхэн оршин тогтнох ёстой юм. Ямар өөрчлөлтүүд бид нар зайлшгүй тулгамдаад байгаа юм. Энэ дараах шийдэл гарц үр дүн юу байх юм бэ гэдгийг хэлэлцүүлж байгаараа юм онцлог байна. За тэгээ өнөөдрийн арга хэмжээ маань маш их үр дүнтэй боллоо гэж бодож байна. Одоо санал сэтгэлдээ багш нар, судлаач нар, ажил олгогч нар хүрэлцэн ирсэн хүмүүсүүд маань маш идэвхтэй оролцлоо. Тэгээд дараагийн болох симпозиумуудад тэгээд салбарын багш эрдэмтэн судлаач нар маань бас идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна. За тэгээ энэ эцсийн үр дүн зүгээр нэг зохион байгуулалтад өнгөрдөг биш. Монгол улсынхаа боловсролыг дэлхийн түвшинд хамтдаа хүргэх энэ нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хийгдэж байгаа ийм ажил юм гэдгийг та бүхэндээ анхааруулж уриалмаар байна. Тэгээд дараагийн симпозиумаар бүгдээрээ дахин хамтдаа уулзцгаая. Тэгээ үр дүнтэй, чанартай, өгөөжтэй байхыг хүсье. Баярлалаа.